Яг энэ олборлох үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоор Америкийн нэгдсэн улсад жишг болгон мөрдөж байгаа хууль эрх зүйн актууд өнөөдөр Монголын энэ эрх соёлын салбарт үйлчилж байгаа хууль эрх зүйн актуудтай хэр нийцтэй байна. Бас энд ялгаатай талууд нь яг юун дээр вэ? Энийг та юу гэж харж байна? Тэгэхээр надад ганц ажиглагдж байгаа юм болохоор хууль дүрм журам гэдэг компаниудын ч мөрдөх ёстой тий олон нийтийн ч дагаж мөрдөх ёстой зүйлүүд бол хууль зүйн актууд маш хурдан гарч ийн. Тэгээ гарахтаа болохоор олон талын санал бодлыг юусэн авахгүй батлагдчих гараад. Америкт бол яадаг вэ гэхээр ямар нэг хуулийн төсөл хилэлцэгдэж явах явцад тухайн хуулийн төсөлд эрх нь одоо ямар нэг байдлаар эрх ашигт хөндөгдөх бүх талын саналуудыг авдаг гинэ. За тэгээд энэ чинь амьдрал дээр үнэхээр биелэх юм уу, биелэхгүй юм уу те. Тэр нь бол зөвхөн тэр хуулийг хамгаалаад зогсохгүй, тухайн хууль нь одоо үр дүнтэй чанартай гарах гэдэг тэр зүйлийг баталгаажуулаад зогсохгүй, компаниудыг хамгаалдаг, олон нийтийг хамгаалдаг, байгаль орчныг хамгаалдаг, сайн хууль болох тэр баталгааг нь бол улам бүр бий болгож өгдөг. Тэгэхээр Монголд энэ үйл явцал ерөөсөө хийхдэггүй байгаа мó гэж надад харагддаг. Монголд уул уурхайг хариуцлагатайгаар хөгжүүлэхийн тулд ямар гарцууд байж болох вэ? Энэ дээр одоо мэдээж та уул уурхайд нэлээд олон жил ажилласан туршлагатай хүний хувьд бас харсан арга байгаа гэж би бодож байна. Америк нэгдсэн улсын Техас мужид бол уул уурхайн компаниуд өөрсдөө нэгдээд нэг төрийн бус байгуулах шиг тий одоо зохион байгуулалтанд орсон байдаг. Тэд нар бол яадаг вэ гэхээр уул уурхай дөнгөж шинээр орж ирж байгаа компаниуд тий туршлагагүй хандаад байгаль орчноос сүйтгэх тийм асуудал бол байж болно. Тийм болохоор тэрнээс сэргийлэх үүднээс байгаль орчныг илүү сайн хамгаалахын тулд компаниуд бол бие биендээ хяналт тавьдаг. Тэгэхээр тухайн компаниуд маань нэгдээд дотроо одоо стандарттай ч гэдэм үү тий ийм шаардлагууд ингэж гарсан байх хэрэгтэй гэдэг хөтлөөр бие биендээ үлгэр жишээ үзүүлдэг. Тэгээ бие бинийгээ хяндаг нэг тийм тогтолцоо байдаг. Тэгэхээр Монголд бол иймэрхүү үйл нэгэнт олон компаниуд байгаа гэдэг утгаараа бол байх боломжтой нэг шийдэл гэж би олж хараад байгаа. Уурхайн гүн нэвтрүүлэгтээ хамтгаад баярлалаа. Яг одоо миний байгаа энэ газар бол Алтны Шорон ордны ашиглаж байсан уурхайн карьер байна. За энэ карьерийг ашиглаж байсан гадны компани бол одоо Монголоос гараа авчихсан байгаа. Тэгэхээр энэ газар нутаг энэ чигээр нөхөн сэргэлт хийлгүүгээр ингээд үлдсэн байх юм. Учир нь юу вэ гэвэл 68% татвар буюу гинтийн ашигын татвар гэгч хууль гарч ирснээр алт толборлогчид үйл ажиллагаагаа зогсоож за тэдний хувьд бизнес үйл ажиллагаа зогсон байдалд орж ашиггүй байдалд орж эхэлсэн. Үүнээс улбааж энэ мэдчлэн маш олон уурхай үйл ажиллагаагаа зогсоож Монголын газар нутаг дээр үйл ажиллагаа явуулжсэн гадны компаниуд тэр дундаа уурхайхаа карьерийг нөхөн сэргээх ажиллагааг нь үлдээгээд хийлгүүгээр хайж авсан байгаа. Тэгвэл өнөөдрийн нэвтрүүлгээр онцолж байгаа WM Mining компанийн хувьд байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар ямар үйл ажиллагааг зохион байгуулж ямар төлөвлөгөө боловсруулсан юм. Нөгөөх нь байгаль орчин нөлөөллийн үнэлгээ нь хэр гарсан бэ гэдгийг одоо хамтдаа сонирхъя. Мэргэжлийн хүнтэй хамтдаа уулзъя. Их тохиолдол компани болохоор 2008 онд анх Монголын байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний Environ гэдэг компаниар байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэжсэн. Тухайн үед 2008 оны одоо байгаль орчныг хамгаалах тухай хууль, ашигт малтамлын тухай хууль, усны тухай хууль, бусад хуулиудад заагдсан тэр одоо хуулийн дагуу байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээд 2008 онд байгаль орчин аялал жуулчлалын яамаар баталгаажиж энэ байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан баталгаажиж гарч байсан. Их тохиолдол компани өмнө нь болохоор ATA International гэдэг олон улсын тийм байгаль орчны үнэлгээний компаниар бас байгаль орчны нөлөөллийн үнэлгээнүүдийг өмнө хийлгэжсэн. Голын голдрлоос 100 м-ийн зайд одоо тухайн 2008 оны одоо тэр манай байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээнд заагдсанаар бол одоо яг тэр үнэлгээнийхээ дагуу бид нар юм ааш штэ тий. Тэгээд 2008 онд болохоор голын голдрлоос 100 м-ийн зайд одоо ашигт малтамл олборлохыг зөвшөөрнө гэсэн тийм хөлтөйсэн. Тэгээд тэр дагуу голын голдрлоос 100 м-ийн зайд
гол дотроо үйл ажиллагаа явуулахгүй л дээ. Голын гол талаас 100 м-ийн зайд тийм усан цөөрөн байгуулад тэнцэнэ албарлалтаа явуулна. Мөн нөхөн сэргээлтийн тал дээр болохоор хydro seeding урсан үрсэлгээний талаар бас шинэ технологи энэ бас Монголд анх удаа орж ирж байгаа. За усан үрсэлгээ нь болохоор тухайн сонгож авсан тэр тармил үр бордог одоо бүрхүүл үүсгээд тэгээ тэр одоо ус өөр хоёроо одоо зэрэг цацдаг юм шинэ технологи л доо. Усан үрсэлгээ хийгдсэн талбайд үр дүн маш түргэн харагддаг. Учир нь болохоор үр устай тэр харилцан үйлчилснээр үр дүн маш түргэн 5-аас 7 хоногийн дотор одоо үр цохойц нь ил гардаг. Тэгээд мөн усан үрсэлгээний бас нэг давуу тал нь болохоор хүн хүч бага шаардна. Тэгээ их талбайг хамрагдана. Одоо нэг усын цацаад байгаа шүү дээ. Зүгээр одоо ус нөгөө зүгээр зүлэг усалж байгаа юм шиг л тэгэл үртэйгээ ингээ усаа цацаад байна гэсэн үг л дээ. За энэ миний явж байгаа энэ газар бол Төв аймгийн Заамар сумын нутагт байдаг Хайластай хөндөй гэдэг. Тэгэхин үед Заамарын 5000 нэнжандар Заамарын энэ Хайластын хөндийг одоо эзэгжэн нэнжанар энд бомбожны төмд үжигжэн гэжсэн газар. Тэгэхээр энэ газрыг нөгөө нэг муу нэртэй луу данстай Оросын Алтан дорнод гэж компани энэ газрыг анх тэр социализмын үед ч юм уу да нэлээд дээр үед монголчууд өөрсдөө засгийн газар энд өөрсдөө олборлолт хийгээд нөхөн сэргэлт хийгээгүй хайцсан байсан газрыг Алтан дорнод өөрийнхөө мөнгөөр худалдаж аваад тэгээд энд ахаад олборлолт явуулаад тэгээд нөхөн сэргээсэн газар. Харин уул уурхайг хариуцлагатайгаар хөгжүүлэхийн тулд бидэнд зөв менежмент байх ёстой болов. Ямар нэгэн хориг тавиад хааж боогод байхгүйгээр за та энэ газрыг эзэмш, энэ газрын хэвлээд байгаа ачлан алтмуулыг олборлохдоо харин та байгаль орчин цөрөг нөлөөгүй технологиор байгаль орчин нөлөөллийнхөө үнэлгээг зүй ёсоор хийлгээд, хөндлөнгийн компаниар хийлгээд за тэгээд олборлох, үйл ажиллагаа үйлдвэрлэл явуулах шатанда та нөхөн сэргээлтээ байнга хийх ёстой. Үүнийг харин төр хянах ёстой гэдэг ийм нэг менежмент байвал бид уул уурхайг зөв хөгжүүлж, хариуцлагатайгаар хөгжүүлж чадах юм болов уу гэж бодож байна. Энэ талаар Улсын хурлын гишүүд ярьдаг, бас салбарынхан ярьдаг. Гэхдээ өнөөдрийг хүртэл ямар нэгэн ойлголцол түрээгүй, бас ямар нэгэн зөв шийдвэр түрээгүй явсаар байна.